Орон төргийн үзэгчтэй энэ өдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Ингээд та бүхэнд эхний мэдээг дуулгая. Нийслэлийн хэмжээнд үрийн аман дээр буюу эрсдэлтэй бусад 2570 айл амьдарч байна. Тэгвэл урд шөнийн орсон бороонд 40 гаруй айл усан давтсныг онцгой байдлын аврагчид аюулгүй болгожээ. Энэ 8 сард их хэмжээний адар бороо орох цаг агаарыг үржилсэн мэдээлэл байгаа учраас иргэд өөрсдөө дор бүрний уур усын авилаас болгоомжилж хашаа олон гэрээ тойроо сувг шууд удадах, гэрээ өндөрлөх газар барих хэрэгтэйг нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа. Урд шөнө орсон борооны улмаас 40 гаруй айл усан давтсан, мөн ихэнх замууд усан давтсан нийслэл хотын нөхцөлд автомашинтай болон явган зорчиж байхдаа таггүй тариншин болон угсан нүхэнд унах эрсдэл бий гэдгийг албаны хүн сэрэмжлүүллээ. 40 айлууд яг хашаандаа байж голнуудаа хашаанд нэгээр ус ороод ирдэг. Тэгээд мэдээж онцгой байдлын байгууллагуудад ханддаг. Мөн гаражинд нь ус орсон байдаг. Орон сууцны подвал руу ус орсон. Ийм зүйлүүд гол байгаа байхгүй. Тэрнээс үүдээ яг тийм усанд урсаад явцсан ч юм уу тийм байдлаар тийм ноцтой хохирол амссан зүйлүүд байхгүй юм л да. Улаанбаатар хотод маань энэ бүтээн байгуулалтын ажил, газар шорооны ажил, зам засварын ажил хийгдэж байгаа. Тийм учраас тэдгээр дээр ажиллаж байгаа хүмүүсүүд бас аюулгүй байдлаа их хангаж ажиллах шаардлагатай байна. Одоо газар ус бороо ороод хөрс чиглэг бол норох ийм аюултай. Тийм учраас одоо өрцөн сэргийлэх баг зэрэгсэл хамгийн наазах нь гэхэд одоо бүгд бат бих олсон төр бэлтгэсэн байх шаардлагатай. Үргэлжлэн орж байгаа адар борооны улмаас голын усны түвшин 60-70 см хүрчээ. Мөн 2015 он гарснаар 59 хүн усанд осолдож амнасаа алдсан харамсалтай мэдээлэл байгаа учраас иргэдийн голын эрэг дагуу амралт зугаалахгүй байх. Хэрэв хотоос гарч хөдөг зорж байгаа бол баталгаа зам гүүрээр зорчихыг анхааруулж байна. Хамгийн гол нь архитан согтуурсан үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдэд тав хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Үе үеийн ширүүн бороо орсны улмаас хотын гудамж зам талбай усанд давтсан байна. Тиймээс явган иргэдээс эхлээд жолооч нарт хүндрэл үсэж байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил 13.6 км автозамын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажлыг хийхээр төлөвлөсөн. 6 дугаар сараас эхэлсэн дээрх ажил дуусах шатанд орж байхад төр зуурын ширүүн бороо нөхцөл байдлыг бодитоор харууллаа. Өөрөөр хэлбэл зам дагуух ус зайлуулах далд шугам ачаалал дийлхэ байсны улмаас тариншааны нүхнүүдийг онгойлгон зам дээрх усыг шахаж байгаа юм а. Дулааны шугамыг өргөдөх зорилгоор баруун дөрвөн замаас төв шуудан хүртэлх замын хаан ажлыг хийж байна. Харин эхнээсээ дээрх замын ажлын явц ямар байгааг цагаагаар энэ нөхцөл байдал харууллаа. 30 минутын өмнө орсон төр зуурын ширүүн бороо төв замын ус зайлуулах шугам хоолой ямар төвшөнд байгааг харууллаа. Өөрөөр хэлбэл 30 минутын өмнө зам байсан энэ газар одоогийн байдлаар гол болон хувираад байгаа юм а. Иргэдийн гутлаа тайлахад хүрч жолооч нар нь зам дээрх хар нүх тараншааны нүхнээс ангилгсөөр бороотой өдрүүдийг өнгөрүүлж байна. Хогноос эхлээд нянтай бүхнийг дагуулах борооны усанд хөл нүцгэн явах иргэд эсвэл хашлах хашаа бараадах иргэд нийслэл хот усанд автахад ойрхон байгааг шүүмжиллээ. Гэр хорооллын айлууд усанд автдаг үе өнгөрч хотоороо олноороо усны аимшиг мэдэрч айх болсон юм а. Нүүдэлчин монголчууд дэлхийн хөгжлийг даган суурьшмал амьдралд хөл тавьсан чүүжил нэрийдлэр чанартай чанаргүй барилгын тоо өснөөс биш иргэдийн амьд явах аливаа эрслээс хамгаалагдах эрх нь зөрчигдсөөр ирсэн. Үүний төр зуурын борооны дараах нөхцөл байдлаас харж болно. Бороо орсны дараа зам нь усанд автаж, гэрэл цахилгааны утас шонгууд нь гэмтэж, барилгуудынх нь ханцууралт өгдөг байдал өссөөр байна. Нийслэлд орсон бороо автозамын чанарыг шалгаж эхэллээ. Тодорхойлбол ус зайлуулах шугам хүрэлцээгүй, дэд бүтцийн салбарт усан бороо аюул дагуулж эхэллээ. Бороо автозамыг эвдрэл гэмтэлд оруулж байна. Нийслэлийн замууд стандартын дагуу баригдсан борооны ус зайлуулах шугам байдаггүйгээс үргэлжлэн орсон бороо автозам торимтлагддаг. Үүнээс болж олон зуун сая төгрөг зарцуулж барьж байгуулсан шинэ замууд жил хүрэхгүй хугацаанд эвдэрч байгааг хотын замууд харуулна. Тодруулж хэлбэл зам засварын ажлыг хийхдээ борооны ус зайлуулах шугам сүлжээ тавьдаггүй байдал нь олон тэрбум төгрөгөөр засварласан замуудыг жил хүрэхгүй хугацаанд эвдэж сүтгэсээр байна. Ер нь бол яг үндсэн үерийн хамгаалалт үндсэн үерөөс өнгөрүүлэх чадвар бол нийслэлийн хэмжээнд бол байгаа. Гэхдээ засвар сайжруулах, засварлах, шинжлэх ажлууд бол угаасаа зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо үерийн дадлан суваг дээр зураг төсөл хийгдсэн 12 байршил ажил. Хөрөнгө оруулалтын ажил, барилга сургалтын хөрөнгө оруулалтанд тавигддаг. Тэгээ хөрөнгө оруулалтын дүн бол одоо шаардлагатай хөрөнгө оруулалтанд шууд бэлэн зурагтай ажил нь бол 140 тэрбум төгрөг байна. Ер нь бол 2020 он хүртэл хөтөлбөр боловсруулсан байгаа хөгжлийн хөтөлбөр гэдэг. Тэрэнд бол шаардлагатай хөрөнгө оруулалтанд 20 он хүртэл 373 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Дотоодын компаниудын зам засж байгаа байдал нь шаардлага хангахгүй байна гэх хэл ам байнга дагуулдаг. Хуучин замаа муу нөхөхөөс гадна шинээр тавьсан замууд нь 1 жилийн насгүй, нэг борооны ус даалгүй эвдэрдэг нь нотлогцоор байна. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орсон, усраг бороо орсны дараа автозамын энд тентхийн нүхэнд борооны ус тогтдог жишээг нийслэлд олон бий. Гэтэл эдгээр нүхэнд иргэд машин тэргээ эвдэх нь бага хэрэг
хүн унаж бэртэн бүр амнасаа алдвал хариуцлагыг хүлээх эзэн нийслэл байхгүй на. Жил бүр автозамын урсгал засварт тэр бумаар нь хөрөнгө зарцуулж байгаач засварын ажил бүтээмжгүй үргүй зардал гаргасан ажил болсоор байгааг борооны усанд эвдэрдэг автозамуудаас харж байна. ТV9-тэй Ариун Туяа Мөнхөд мэдээллээ. Замын эрсдлээс болж осол гарвал хохирлоо нөхөн төлөвлөдөг болох хууль ирэх 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх нэ. Монгол Улсын хэмжээ нэгэн үе бодвол хөдөө хотыг холбох шинэхэн автозамууд ашиглалтанд орж эхэлсэн ч анхнаасаа стандартын бус тавигдсан хуучирч муудсан орон нутгийн замуудад анхаарлаа хандуулах цаг болсныг мэргэжлийн байгууллага сануулж байна. Огцон мэргэлттэй үзэг тохиорчин хязгаарлагдмал зорчих хэсэг нь эвдэрч хар нүх болсон ус зайлуулах байгууламж анхнаасаа тавигдаагүй автозамын сэтэрсэн далан зэрэг нь осол гарах шалтгаан болж байгааг замын цагдаагийн газраас судалжээ. Үүнд автозамын эвдэрлээс болж осол аваар хамгийн их гардаг Улаанбаатар дархан, Улаанбаатар 10 хэр чиглэлийн замыг нэрлэж болно. Энэ мэтлэн насжилтанд дууссан хар нүх үүсэж засварлах шаардлагатай замуудыг засахад жилдээ төсөлдөг мөнгө нь хүрдэггүй. Энэ жил ихэд засварын ажилд хамгийн багаар тооцоолж 25 тэрбум төгрөгийн төсөв батлуулах хүсэлтээ өгсөн ч 18 тэрбум төгрөгийг баталсан байна. За нийтдээ бол 26 засвар ажилтны компани бол энэ улсын болон олон улсын чанартай автозам дээр засвар ажилтны ажлыг хийж байна. Ийм хүчтэй адар бороонууд бол ойр ойрхон орж байна. За энэс болоод бас зам засвар замын одоо эвдэх хүчтэй үер буух энэс болоод одоо замын талан бусад хийсүүдийг эвдэх ийм асуудлууд бол нэлээд гарч байгаа. За энд бол юу шаардлагатай байдаг вэ гэхээр мөн засвар ажилтныг хийж гүйцэтгэх тэр хөрөнгө оруулалт бол шаардлагатай байдаг. Хөдөө хоттой холбох автозамын нөхцөл байдал ийм л байна. Тэгвэл эвдрэл гэмтэл үүссэн замын хар нүхүүдийг бөглөж чадахгүй ч гэсэн эх 9-р сарын 1-ээс замын эвдрэлийн улмаас зам тээврийн осол гарсан бол өөрт учирсан хохирлоо нөхөн төлөвлөж болохоор болжээ. Мөн амьдарч байгаа газрын автозамын асфальт хууларч энхэл донхолтой замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа бол холбогдох байгууллагад нь гомдол гаргаж засварлахыг шаардах эрх хуулиар бий болсон гэсэн үг. Дээр нь эх 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54-ийн 16 зам байгууламжийн засвар арчилтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цаад учруулж зам тээврийн осол хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн автотээврийн осол хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан аж ахуй нэгж байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлөөлж зөрчлийг арилгуулж албан тушаалтны 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин хуулийн этгээдийн 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж хуулинд зааж өгсөн байна. Өнгөрсөн 6 дугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас уянч сумын аслагдсан баг руу очих зам эвдэрч хэмхэрсэн байна. За өөрт эвдэрсэн замаа нутгийн малчид өөрсдийн хүчээр засаж төрийн болон эмнэлгийн тусламж авах нөхцлөө өөрсдөө бүрдүүлсэн байна. Ховд аймгийн улсын тэргүүний уянч сум Угийн өндөр уулын бүс нутаг Даваагүвэ Жалга дов ихтэн дээр өнгөрсөн 6 сард олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас зам харгуу нэвтэрч сүйдснээс бартаасаад ихтэй байна. Харин сум орон нутгийн удирдлагууд нь санаачлагтай зохион байгуулах ур чадвартайгаас гадна нутгийн иргэдэн хөдөлмөрч санаачлагтай болохоор машин битгий хэл морьтой хүн явхад бэрхшээлтэй байсан замыг засаж янзалсны үр дүнд төрийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг өөрсдөө бүрдүүлээд байгаа нь энэ юм а. Сумын засаг даргын 102 тоот захирамжийн дагуу айл өрх бүрээс нэг хүн гарган 200 гаруй хүн 3 өдрийн хугацаанд үер дэвдэрсэн Цуслангийн 90 гаруй километр замыг засаж дуусгасан байна. Бид нар бол альва зүйлийг бол төр засгаас ахаасаа илүүтэйгээр иргэд та бид нар явдаг зам бид нар өөрсдөө энэ үйл ажиллагаагаа зохион байгуулах ёстой гэдэг ийм чиглэлийг бол иргэдтэй хамтар сайхан ярилцсан иргэд маань юуныг бас сайхан хүлээж авч заавал төсөв мөнгө энэ тэр төр засаг гэж ингэж харахгүй ш бүгдээрээ сайхан хамтарч зохион байгуулъя гэдэг энэ үлгэр жишээ сайхан ажлыг зохион байгуулсан. Энэ ажил бол манай иргэд малчид зон улмаа бас хичээл зүтгэлтэй сайхан оролцож энэ замаа засахад бол бас их 3 өдөр өөрөөсөө хоол хүнсээ бэлдэж машин дээр унаага сойд мороо унжирж 3 хоног бүгдээр майхан сав татж байгаад ингээд сайхан засварлсан. Энэ ажил маань сайхан амжилттай сайхан боллоо. Үндсэндээ бол бас машин дээр явхад ямар ч саадгүй бэрхшээлгүй болсон. Уянч сумын 300 гаруй малчдыг игнэндээ нэгтгэсэн Уянч Алтан нутаг төрийн бус байгууллага мөн л үер дэвдэрсэн замаа засаж сайжруулах ажлыг хийж малчдынхаа цуслангаас намар жарууга нүүх замыг сайжруулж байгаа нь инэ. Та нийт одоо 40 ажилчин удирдах хөдөлгөөн ингээд нийтдээ 47 хүн ажлын байраар төр ажлын байраар хангагдаад 7 сарын 20-наас ажил эхлээд одоо ингээд явагдаж байна. Тэгээ замын ажил бол манай эл төрийн орсон их үерийн улмаас манай өөчи хавцлын зам бол машин явах боломжгүй шахах болсон учраас
өнөөдөр бид нар бас энэ замаа бас нэг 2 өдөр сайхан янзлаад нэг машин дэрэг чөлөөтэй орчих гэлбэх хэмжээнд аваачих гээд энийг бол ингээд хийж байгаамаа. Цалин мөнгө нь бол яг санхүүжилт юмнууд нь тусдаа тусгагч гэсэн. Нэг хүн бол өдрийн 25,000 төгрөгийн үндсэн хөлтөй 10,000 төгрөгийн хоолны зардалтай ингээд тусгагдаад бидний 3 гэртээ ирээд ажлаа өчигдрээс эхлээд ингээд явж байна. Уг нь тэд үеийнчийн хавцалд хууль бусаар алдуулсан нинжа нарын буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрцүүдсэн 12 га газрыг нөхөн сэргээх ажлыг Азийн хөгжлийн банкны 60 сая төгрөгийн санхүүжилттэй төслөөр хийхээр 7 дугаар сарын 20-оос ажлаа эхлүүлсэн ба 2 өдөрт нь орон нутгийн замаа засаж сайжруулах ажлыг хийж байгаа гэлээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхийн эдийн үн буурч байгаа үед Монгол улсын эдийн засаг ихээхэн хамаардаг. Тодорхойлбол уул уурхайн үн буурахын хэрээр Монгол улс авах ашиг багасдаг юм а. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг авах шаардлага тулгардагч засгийн газрын тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулалтын хэмжээ буурдаг юм а. Одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улс төрийг ажигласан байдалтай байгааг засгийн газрын тэргүүн хэлж байна. Улсын хурлын ээлжид бус чуулган эрх даваа гарагт нээлттэй хийн. 8 дугаар сарын 3-нд улсын хурлдах намын бүлгүүд чуулганаар хилцэх асуудлаар хуралдах юм, мөн эрүүгийн тухай шинжилсэн хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зөрчлийн тухай хуулийн төслөөр хууль зүйн байнгын хороо хуралдах тав гарчээ. Харин 8 дугаар сарын 4-нд хууль зүйн байнгын хороо хуралдаж, эрүүгийн хууль, зөрчлийн хууль, галт зэвсгийн тухай хуулийг хэлэлцэх юм, төсвийн байнгын орооны хувьд эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээд 8 дугаар сарын 5-ны лав гарагт ээлжид бус чуулганаар дээрх асуудлуудыг хэлцгэрүүлжээ. Хаврын ээлжид бус чуулганаар засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэх ёстой. Гэхдээ энэ төслийг ерөнхий сайд өргөн бариагүй. Харин ардчилсан намын үндэсний зөвлөлтөг хороог яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийн байдлаар ардчилсан намын үндэсний зөвлөлтөг хороо хуралдах хэсэг нь тодорхойгүй байна. Энэ мэт ээлжид бус чуулганаар өнгөрсөн намар болон хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр байсан ч амжаагүй хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Ялангуяа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл дээр улсын хурлдах намын бүлгүүд эрсдэс байр суурьтай байгаамаа. Харин улсын хурал нийгэмд хүлээлт дагуулсан асуудлаа шийдэх энэ хооронд дэлхий дээр уул уурхайн түүхийн эдийн бүтээгдэхүүний үн унсаар байгаа нь Монголын эдийн засагт сөрөг төхөө өгч байгаа юм. Тодорхойлбол гадаадын хөрөнгө оруулагчид Монголын тогтворгүй засгийн газар болоод улс төрийн нөхцөл байдлыг ажигласан байдалтай байгаагаас болж Монголд орж ирэх хөрөнгө оруулалтууд зогсон байдалд шилжээд байна. Бас улс орон эдийн засаг улс төрийн хэмжээнд байгаа нөхцөлөдлүүдээ бид нэг товчхон үнэлэх хэрэгтэй. За гадаад орчинд бол бид бүхний хувьд бол уул уурхайн бүтээгдэхүүн түүхийн эдийн үнийн огцон бууралтууд бол үргэлжилсээр байгаа. За мөн гадаадаас оруулж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ бол сансан хэмжээнд бол нэмэгдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид дахиад Монголын дотоод улс төрийн амьдралтай холбоотой энэ үйл явцыг ажигласан хүлээцэнсэн ийм байдалтай бол байгаа. За дотоод хүчин зүйлүүдийн хувьд бол бид нэр энэ жилийн сүүлийн хагасны хувьд бол төсвийн алдагдлаа нөхөх энэ чиглэлийн ажлуудаа бол эрчимжүүлэх шаардлага байна. Харин улсын хурал ээлжид бус чуулганы 8 дугаар сарын 6-7-ны асуудлыг улсын хурал жиж шийдвэрлэхээр болоод байна. Маргааш сонгуулиулал иргэд айл улс төрийн хүчинд итгэл хүлээлгэд санал өгөх асуудлыг Монголын ногоо ном иргэдийн дунд судалгаа хийж иргэдээс судалгаа авсан байна. Судалгааны дүнд иргэд айл нэг намын дарга гэхээсээ илүү хувь улс төрч бие даагчдад санал өгнө гэдэг хариултыг өгсөн байна. Хэрвээ маргааш сонгуул болвол иргэд хэнд санал өгөх вэ гэдэг санал асуулгыг Монголын ногоо намаас иргэдийн дунд явуулж эхлээд байна. Тэдний авсан судалгаагаар иргэдийн дийлэнх нь одоо улс төрийн эрх барьж байгаа намуудад санал өгөхөөс илүү бие даагчид болоод бусад улс төрчдийг хувь хүнийг сайтар судлаж байж санал өгнө гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл эрх барьж байгаа намуудад иргэд дахин итгэж чадахгүй гэдэг хариултыг өгч байгаа юм а. Энэ санал асуулга маань одоо нийт 8 дахь удаага явж байна. Хагас өдрүүлгэн хийж байгаа нэг цагийн хугацаанд нийт нэг удаа санал асуулга явах нэг 50 хүнээс авч байгаа. Ерөнхийдөө бол хандлага юм нөхөр нийт санал асуулганд оролцож байгаа хүмүүсийн 3-1 нь аливаа нэг намыг сонгохгүй байна. Одоо өөрсдийнхөө одоо улс төрчийг сонгож байна. Тэгээд бие даагч нар их дээгүүр байна. Маш их өндөр түвшинд байна. Олон нийт ер нь энэ төр зэсэг барьж байгаа энэ улс төрчд итгэл их алдарч байна. Маргааш сонгуул бол хэнд санал өгөх вэ гэдэг асуултад иргэд бие даагчид болон хувь улс төрчийг сонгоно гэхээс гадна одоогийн парламентд судалтай намуудаас Монгол Ардын Хувьсгалт нам болоод иргэний зэрэг ногоо намыг онцолжээ. Харин парламентд судалгүй намуудаас их орончдын нэгдсэн нам Монголын ногоо нам зэргийг сонгосон хариулт өгчээ. Одоо сонгуул орж байна. Сонгогч түмэн маань ямар байр суурьтай байгаа, улс төрчнөрт яагаад итгэл алдарсныг бодит газар дээрээс нь бид мэдэрч шүү дээ, тийм ээ. ТВ-с мэдээ ариун туяа мөнхөд мэдээллээ.